Зя сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нээл таарагийн маань энэ удаагийн хөзөр дэлгэлт эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаа хитвүлээ одоо дараа 7 хоногт уламжилж ирсэн. Одоо дараа 7 хоногт юу болох вэ? Ямар гол үйл явдал болох вэ? Юун дээр анхаарах вэ? Одоо тэгээд нэмээд одоо энерги зохиолдлогоо ямар хөө болсон байна талаар одоо үзэх болно. За 3 өдөр байгаа. 21 буюу дэлхий, 1 буюу шиттэн. Тэгээд одоо аягны хаан гэсэн 3 өдөр байна. Эндээс одоо аль нүдэн тусч байгаа хөзрөө сайхан сонгоорой. За тэгээ юу ягаарай? Нэг юм сонслоо. Хүмүүс амар их ингэлтэвтэй байна. Ялангуяа хүүхдүүд. Гадаа бүр амар муухай хариад гарсан байна. Би ч хүрт хариад төрсөн байгаа. Их тийм эдгэж өгөхгүй хэл заваараа явдаг. За тийм болохоор ер нь хүүхдтэй хүмүүс бай. Ер нь хэрвээ хүүхдтэй хүмүүс байвал сайхан хүүхдтэй маск асахын зүгээр сайхан дулаалаарай. Хүүхдэрээ сэтгэлгээтэй хүмүүс нь байвал бас сайхан маскаа өөрсдөө зүгээд өөрсдөө арга болцоогоорой. Ямар ч хариад үрж хүрээ яах вэ? Эмнэлэг өрөөл угаасаа тэгээд нэмрүү байлаа гэж хүмүүс ярьж байгаа шүү. За тэгээ одоо 3 өдөр одоо аль нэгийг сонгосон гэж бол найдаж байна. 3, 2, 1 эхний хөзрөө гэлэгцгээе. За эхний хөзөр маань зоосгон одоо дэлхий гэдэг хөзрийг харж ирж байна. За хөзрийг ажиглавал нэгэн үзэсгэлэн тэмхтэй ойн одоо цоорхон хаалганы урд байна. За юу гэсэн үг гэхээр энэ 7 хоног таны хувьд бол ер нь нэг юмны дуусгал болж одоо нэг амьдралын нэг зэглэл энэ 7 хоног сайхан дуусах юм байна. Ямарваа нэг ингээд дуусчаасаа болчоосоо ингээд сайхан болгочоосоо гэсэн зүйлсэл ер нь энэ 7 хоног сайхан дуусаад арга юмдээ олоод нэг 2 яс одоо салж санаа амархус үйл явдлууд бол энэ 7 хоног бас болно гэж гарч иж байна. Ер нь гоё юмдаа хүрэх юмдаа хүрээд тэгээд бас нэг тийм сайхан юмны одоо happy ending руу ороод одоо холдох хэрэгтэй бол холдох хэрэгцээс руу ороод нэгтлийн тийм бол нэгтэй энэ чинь бас яг бас амар гоё ус гэсэн үг бас биш шүү. Нэгсэндээ 2 яс салж санаа амарна гэдэг чинь зарим тохиолдол өвчин амдалтай байна, заримдаа өвчин амдаачгүй байна. Юу гэсэн үг вэ гэхээр одоо хувь тавилангийн учирлаар бас холдох ёстой одоо хүн байгаа, үйл явдал байгаа, зүйлс байгаа. Тэгэхээр энэ 7 хоногт ямарваа нэгэн байдлаар хүнтэй муудалцаа салдаг ч юм уу эсвэл ажлаасаа гардаг ч юм уу эсвэл одоо нэг тийм амьдрал том үйл явдал болвол энийг яагаад болгож битгий гахаарай. Хувь тавилаа бас болох ёстой юм болдгоор орж иж байна. Мэдээж заримдаа аюу тийм марзан байдлаар орж ирдэг учраас зөөгээ баг гэж хүлээж авсан аюу дээр юм шүүж хатж байгаа юм. Нэмээд энэ 7 хоногт өөрөө чинь тийм зүүн совин мэдрэмж аюу өндөр түвшин байх учраас зүүн совингоо даахсан, зүүн совингоос мэдрэгдсэн зүйлсүүдээ сайхан дагаад ингээд хийгээ явбал маш бас аюу тийм дажгүй зүйл рүү одоо орж ирэх юмаа гэж гарч иж байгаа юм. Заримдаа тэгээд юу яана? Одоо өмнөх 7 хоногуд бол одоо ойрын хугацааны сонголтуудыг одоо биш энэ 7 хоногт ойрын хугацааны сонголтуудыг тийм зүүн совингоос юм эсвэл интэг гэсэн тийм гинтийн зүйлсээр орж иж байгаа зүйлсийг сайн одоо зүүн совингоо дагаж хийсэн дээр яагаад гэвэл яг ойрын хугацааны зүйлс бол яг тийм цэвэр хувь тавилангийнхаа сонголтоор явж байгаа учраас одоо ажил төрөлч бай, хувь амьдлч бай, бас тэр төрлийн зүйлсүүдийг ер нь нэг юм зүүн совинд юу гэж орж иж байгаа тэр талаас аягүй сайн бодож ер нь хийхсэн дээрээ яагаад гэвэл энэ талаар таны одоо зүүн совин маш өндөр түвшинд одоо байна уу да гэж одоо хөзөр дээр гарч иж байгаа юм аа. За тэгээд цаашаа ингээд хувь тавилангийн хувь тавиланч байгаа одоо ажил төрөл бас карьер юм уу хайр дурлал аль зэгт одоо байна вэ гэхээр ер нь их гоё тийм хайрлагдсан мэдрэмж авсан одоо нэг бол аюу тийм гоё хайрлагдсан мэдрэмж аваад аюу гоё тийм happy end тийм гоё байх бол нөгөө талаас нэг юмнаас салж санаа амарлаа гэдэг тал руугаа одоо бас байх юм аа. Аж нөхцөлд өөрчлөн одоо илүү тийм амар амгалан өхөөс мэдрэмжийг одоо байна гэж гарч иж байна. За харин ажил төрөл тал дээр бол бас одоо түүнтэй төстэй тэгтээ илүү тийм сейф тал руугаа одоо хайр дурлал хүнд юу штэ бүх гэр бүл аж аргалтай байдаггүй. Зарим нь бол тэгээд аж аргалтай гоё байдаг бол зарим нь бол тэгээд бараг салсан ч дээр ухааны юм болох гэдэг. За яг тийм зүйлс үйл явдал хувь тавиланаар болно. Харин ажлын хувьд арай гайгүй.
Жилээс гоё юмд хүрээд нэг сайхан шат дахиад илүү тийм дайжгүй үйл явдлууд бол болох юм уу даа гэж харин гарч иж байна. За энэ бол энэ 7 хоногийн ойрын ирээдүйд одоо энэ 7 ер нь болох зүйлс. За харин бас энэ 7 хоногийн чухал зүйл болох ёстой. Энэ бол 2 сава. За 2 сава нь яадаг зүйл вэ гэхээр одоо энэ хартаа нэгсэндээ нэгэн шиддэг хүүхэн 2 саваны нэгийг сонгох явж штэ. За юу яана? Ер нь он дуустал, он гартал те яг юу хиймээр байна? Яг яамаар байна? Яг хамаг юмаа тийм бодож төлөвлөж одоо хийвэл дээр шүү гэж гарч ирж байна. Төлөвлөгөө гаргах, сонголтуудыг хий. Тэг шийдэмгий вэ. Саваа бол өөрөө тийм галын үзэр. Тийм учраас өөр чинь одоо шийдэмгий хийм бол унаатай сайн зүйлсүүд аюул гэж сайхан зогцсон. Тэгэхээр энэ 7 хоногийн бас давхар аюул тийм төлөвлөлтийн 7 хоног байлаг бол маш дээр юмж байгаа. За тэгээд дээр нь энэ 7 хоногт юу юм шүү. Одоо эрсдэлтэй үйлдэл хийхэд нэг тийм буруудах юм бол байхгүй. За энэ байж болох юм, тэр байж болох юм, энийг ингээ хийчихвэл бас байж болох юм гээд нэгсэндээ зам мөрчин аюул дайггүй байгаа болохоор одоо тийм тооцоололтой эрсдлүүд нь одоо гарахад тийм аюул сайн юм а гэж одоо хөзөр дээр гарч иж байна. За тэгдгийн байж, ингэдгийн байж дараа нь яах юм те? Одоо чинь нэгсэндээ бас энэ 7 хоногт ер нь яг тийм гоё юм хий болгоё бүтээг гэвэл одоо комфорт зоноосоо гарах ёстой шүү гэдэг одоо хөзрөл гарч иж байгаа юм. Яалчгүй та бас юмыг хий болгоё бүтээй гэж байгаа бол юу юм? Яалчгүй одоо юмнасаа гараад ийм тийм болоод гоё байгаарэ гэдэг хөзөр одоо гарч иж байна. За тэгэхээр товчхонд нь бол цагаан дүүрэхэд бол одоо нэг амьдралын нэг цэгэл дуусч байна. Хог төлөнгийн хөзөр зөндөө орж иж байгаа учраас одоо зоригтой үйлдэлүүдийг сайхан хийгээд сайхан яваарай. Тэгэхээр 97 сайхан сонголтууд хийгээрэй. Зүүн сүм чинь аюул тийм өндөр түвшний талаар байх болно. Тэсүүлд нь би чинь таны амьдрал аюул зөв замаар явж байгаа учраас гинтийн үйл явдлуудыг айхтар тийм хүндээцгэж битээ аваарай. Болох ёстой юм бол тэрэ болно гэж сайхан ойлгоорой гэж гарч иж байна. За харин одоо гаргалгааны нарийвчсан хөдрөд рүүгээ орцгоё. За энэ чинь юм байгаа наа. За тэгээд угаасаа гарч ирж байна дөө тэгэхэд. За эхнийх нь 4 аяга. Юу яасан? Таны амьдрал аюул тийм ууг нь бол дайжгүй юм шиг хэрнээ сэтгэл санаа ястаа авах юм алгаа явдвэ. Яг уу. Гэхдээ энэ бол нэг тийм санаа зовмохоор тийм эсвэл яалаа хэлэх зүйл бол биш. Хүний амьдрал угаасаа юм зөндөө орж ил байдаг, гарч ил байдаг. Нэгсэндээ одоо гэдгийг эмэгтэй хүн сарын тэмдэг ирэхэд сэтгэл санаа сонирхол гэдэг штэ. Яг тэрнтэй адилхан одоо ингэж таны энергийн төвшөнд бас сарын тэмдэг ирж байгаатай адилхан үйл явдал болж байгаа учраас эндийнх айхтар тийм өндөр ач холбогдол өгөх би эсвэл сэтгэл хөдлөл орлоо яалалыг шахах байхгүй. Харин сайхан өөрийгөө сайхан тайвшруулад болж ин бүтж ин завс ингэж болох нь тэгж болох ингэ сайхан болгоод бодоод сайхан явж исэн айгуу дээр юм байнамаа. Тэгээ амьдралаа бодоод үзэхээр нэг тийм муу биш. Гэхдээ ер нь одоо гэдгийг хүний амьдрал чинь нэг циклэгээд дуусах нөхрөө ордог учраас энэ одоо гэдгийг өөрийнхөө энерги бас юм тийм цэвэрлэх, өөрийгөө бас амраа, ер нь бодох, цаашдаа яах вэ гэхээр тийм бодож төлөвлөхөд их зөв юм шүү гэж бол гарч иж байна. За харин цаатлан дараагийн үзэр нь 3 сава. За хөдрийг ажиглавал одоо нэгэн залуу 3 савааны урд нэг саваг барьчихсан. Одоо хоолынхаараа зогсож байна шүү дээ. За юу гэсэн үг вэ гэхээр таны амьдрал юу яана? Ер нь их тийм дайжгүй зам руугаа явж байгаа. Одоо хүн инерцээр явна гэж ярьдаг шүү дээ. Яг тэрэн шиг яг тийм хувь тавилангийн дайжгүй инерц одоо түлхэлт хүч байгаа учраас өөр ямар нэг юм хийж байгаад ер нь өөртөө тийм гоё итгэлтэй бай, дайчин бай. Эрсдэл хүлээнэ гэдэг чинь бас нэг төрлийн одоо тэр хэмжээний аз одоо завшаа хиймэрлундаа өөр чинь байна гэсэн үг.
тэр болгоныг сайхан хараад итгээд би бас азтай байж болох юм байна, одтой байх юм байна. Яах юм нэг гэдгийг аюул сайхан хараад маш сайн юм хийжээ. Өөрөө чинь бол азийн тэрийг аюул сайхан ивэж явж байгаа гэдгийг хэлж байгаа. За тэгээд цаашаага одоо харуул юм байна. Ер нь юмыг юу вэ? Хэммэл унатай байж болно. Гэхдээ юмыг 3-4 алхмын цаадгыг харжээ. Уг нь тэгж харах тийм одоо чадвар, чанар, чансаа бүх юм нь байна. Гэсэн хэрнээ өөрөө юу яахгүй шүү дээ. Яг тэрэн дээрээ өөрөө бас нэг тийм сайн төвлөрөхгүй байна уу та гэж л гарч ирж байна. Төвлөрөхүй зүйл явдлуудад өгөх нь бол болго тийм нөхцөлд бол одоо өөрчлөн аюул ажгүй зүйлс хангалттай санаад одоо орж ирнэ гэж одоо харагч байна. За харин одоо ерөнхийд нь дүгнэхэд бол танд бол энэ 7 хоногт их гой зүйлс болно. Нэг төрлийн одоо энерги цикл дуусч байгаа гэсэн нөгөө төрлийг одоо сой төвлийн гэнэ болох учраас энэ өдөр босон үйл явдлуудыг одоо энэ 7 хоног босон үйл явдлуудыг хувь төвлөгийн юмаа гэж харах хэрэгтэй байна. За тэгээд цаашаага сонголтууд хий, зоригтой бай, эрсдлийг хүлээж ав, 3 болохын цаатлыг хар. Мэдээж сэтгэл санаа жоохон тогтворгүй байх учраас энерги жоохон цэвэрлэх юм энерги хаарсан дээр шүү. За харин одоо Oracle өдрийг үзүүлсэн байна. Харцгаая. За 8 дугаар одоо нэг лавн бадамжуна гэж байгаа шүү дээ. Их гоё юм бидгийг. За юу яаж байгаа юм? Одоо юу гэсэн үг вэ гэхээр ер нь ямарваа нэг юм ингийг тгий эсвэл юм сорё гэж байгаа бол авиас янз юм найдад хэрэггүй. Юуна найд маш сайн бэлтгэлхий, маш сайн ингээд хичээл зүтгэл гарга тэгжүүж яг гоё юм чи аягүй сайхан болно. Тэгэхгүй зүгээр нэг юм авиас эсвэл авиас сурц гэдэг юм байхгүй. Харин тэр тусмаа танд тийм зүйл уус зогтгүй юм байна. Харин тэрийг аягүй сайн хичээгээд гоё юм болгоё бүтээгээд эсвэл одоо өөрөөр жоо нэг юу дүүлээ эрдэнтэй хүн даруй гэдэг штэ. Яг тэр шиг сайхан байгаа бол маш дээр юмаа гэж гарч байна. За харин одоо таны энергийн өдөр одоо юу жүрсэн байна? Энэ 7 таны одоо энерги ямар хувь харъя. За нэг буюу одоо Морьтон Баатарыг харж байна. За наа чи юу шүү одоо Ленормод гэдэг арай өөр өдөр байдгийг. Тэрний өдөр байгаа юм. За юу гэсэн үг гэхээр энэ 7 таны хувьд бол энерги чинь үнэхээр тийм хямрал ундаатай аваш юмыг олон юм сайхан болгоё бүтээ гэсэн их гоё дайчин одоо чанар руугаа орсон их дайжгүй энергитэй гоё байх юм байна гэж бол гарч иж байгаамаа. Тэгэхээр ийм энергийг сайхан ашиглаад юм хийж бүтээгээд тодорхой хэмжээний эрсдлийг даасан юм зөрөгтэй шийдвэрүүдийг одоо шийдвэрүүдийг гаргаа явбал маш өлзий тэмбэлт сайн юм шүү гэж одоо гарч байгаа юм аа. Гэхдээ нэг юм анхаарах хэрэгтэй. Нэгдүгээр хэл амнаас анхаарч одоо жоохон бас бодолтой байгаарай. Яг та дажгүй байж байгаа ч гэсэн бас эрсдлийг юу тооцож байгаа одоо хэлж байгаа юм. Нөгөө талаас гэвэл одоо бас жоохон энерги баатарын тэм цэвэрлэж юм байхгүй бол мен энерги дажгүй байлаа гэд бас юу гэдгийг түрүүчийн 4 аяг гэдэг үзэр гарч ирсэн учраас сэтгэл санаа жоохон докторгүй байх учраас сэтгэл санаагаа жоохон бас тийм бодолтой байлгаарай гэж гарч иж байна. За ингээд одоо эхний хөзөр маань дууслаа. Хөзөр дэлгэцэн таалагдсан бол одоо тэгээ лайк дараарай, шеэр subscribe дараарай. Мөн донешны бол маш баярлах болно. За тэгээ мөн та гүлийн утган дээр одоо юу хийх хүсэж ямар зорилготой байна те. Юуны төлөө тэмүүлж тэгээ бичээ явуул тэрний төлөө сайхан манифест тэгээ залбирлуулах өрөөлөх болно. Тэгээд дашин дуртад ингээ байнгын та бүхэн ингээ байнгын стресстэй, байнгын тогтворгүй одоо байдалд ороод хэцүү байгаа бол юу яхаарай та бүхэнд одоо энерги цэвэрлэг Oracle гэдэг давсыг санал болгож байна. Ердөө 10 сард сайхан давстай усанд ороод 10 сард сайхан тэгээд гараад одоо төмпөд осч байсан болно, мод осч байсан болно. Тэгээд тэрээсээ сайхан гараад бясалгахыг сайхан шүшүүд орчхоор амар бие хаач сайхан амраа, сайхан тайвшаад гоё болоод ирдэм байх юм шүү. За тэгээд та бүхэн сайхан бие хаагаа сайхан бодоорой. Бас байнгын одоо стресстэй ингэ тэгээд хэцүү шүү. Тэгээд за тэгээд сүүлд нь хэд одоо зориг дагаж хазагддаг шүү. Зоригтой байгаарай. За харин одоо 2 дахь хөзөрлөгөө орцгоё. За 2 дахь өдөр маань одоо шидний өдөр байна. За хөзрийг ажиглавал одоо нэгэн шидтэн юм барьчихсан. Одоо урд нь таарогийн 4 элемент байна. За юу гэсэн үг вэ гэхээр
Энэ бол нэг талаас аюу гой хөзөр байт юм аа. Тааргийн одоо эхнээсээ хоёр дахь хөзөр. Нэгсэндээ таны амьдрал энэ 7 хоногт ер нь их тийм гоё. За манифест хийвэл маш өндөр үр дүнтэй байх юм байна. Ер нь юм хүм хийх, залбирах, эсвэл одоо тийм зан үйл хийхтэй бясалгал хийж юм тийм байхад айгүй үр дүнтэй байгаа. Нэгт хоёрдугаар ер нь одоо өөртөө чинь ямиг сайхан суралцах, болгоё бүтээ гэж дайрах, ямиг судалж үзэх, мэдгүй төлөв ширөө ямиг сурахтай. Тэр талын төвшөнд бол одоо маш сайн зүйлс бол байна гэж гарч байгаа. Яагаад гэвэл шийдтэн гэдэг нь өөрөө юмны зах зугаас нөлөж байгаа хүн. Энэ амар тусалтай биш. Гэхдээ нэг юм дажгүй. Бүр тийм дэд гэгэнт чинь мөн хамтлан болох арай болоог байхгүй юу? Тэгэхээр тэр талын зүйлс тэр таныг нэгсэндээ таныг маш сайн суурьтай байна. Тэр одоо ямар нэг бизнес гэдэг юм эсвэл одоо таны амьдрал байгаа гол суурийг хөгжүүлэх шаардлагатай. Тэр хөгжүүлэх одоо шаардлага нь энэ 7 хоногт үнэхээр их гарч иж байна гэж одоо гарч байгаа юм. Тэгээ ийм байгаа юм. Одоо юу гэвэл тэгээд зүгээр нэг одоо яах юм бодолтой. Тэгээд одоо зүгээр нэг сайхан ингээл байж лах юм. Бүр тэрийг одоо яг яах гэж сурж байгаа юм. Юу нэтлэн сурж байгаа юм. Одоо сураад цаашаа яах юм ингээд тэр талын юм сайхан тодорхой болгоо, сайхан болгож бүтээгээд за ингэж болох юм тийш хүмүүс сайхан төлөвлөө тэгээд сайхан яваарэ гэж бол ер нь 7 хоногийн үйл аюу тийм суралцах, төлөвлөх, ямиг ухаарах тийм сайхан 7 хоног болохоор гэж гарч иж байна. За энэ нь юу юм байгаамаа? Энэ бол одоо юу гэдгийг зүгээр нэг юм юу биш. Одоо нэг амьдралын юм биш. Харин бүр сайхан ингээд одоо хайр дурлалж бай, хувийн амьдралж бай, ажил төрөлж бай. Ер нь юмд нэг юм гоё хүрээ, өөрийгөө сайхан хөгжүүлээ. Одоо хайртай хүмүүнтэйгээ сайхан ойлголцъё. Тэгээ ойлгохгүй бол сэтгэл зүйтэй уулзч юм шүү түүний үзүүлэх юм уу те. Яавал ивэл дээр ингээд нэгсэн их тийм гоё гаргалгааг нь хайсан, юмыг болгоё бүтээе гэсэн. Тэрний хөдөлгөөн бас сайхан манифест хийсэн. Тийм сайхан одоо 7 хоног өөр чинь гоё одоо байх ёстой юм шүү гэж бол нэг талаас ингээд гарч иж байгаа юм аа. За тэгээд энэ чинь бас нэг утга нь гэвэл юм байдгийг. Юу гэвэл төвлөрөл амьдралын хамгийн гол зүйлийг юун дээр төвлөрүүлмээр байна. Тэрийг маш сайн бод. Хайр сэтгэл лөө. Яг одоо хамгийн чухал юм чи юу вэ? Хайр сэтгэл лөө, ажил төрөл лөө, карьер эсвэл үр хүүхдүүд те. Тэрийг аягүй сайхан шийдээд тэрэндээ бас овоо 7 хоногт маш сайн анхаарлаа одоо хандуулбал маш зөв юм шүү гэдэг хөтөр одоо энэ гарч иж байгаа юм аа. За тэгдэм байж. Гоё юм болгодог юм байж. Бүтээдэг юм байж. Гэтэл юу яцаа? Чөтгөрөд өдөр гадарцаа. За юу гэсэн үг харъя. Чөтгөрийг харуул одоо нэг одоо хүүхлийн нэгшил чөтгөрөө штэ. Улаан, том биттэй те. Юу яана? Энэ талаар жоохон хідэн бас тийм одоо таны сул тарлууд тань руу орох гэж үзсэн. За нэгдүгээрт таны энерги одоо шидэгний өндөр гарч ирсэн учраас таны энерги өндөр байгаа. Тийм учраас жоохон тийм янзын далдын бас сайнгүй тийм энергитэй зүйлсүүд таны жоохон тийм орж ирэх байх учраас жоохон энерги цэвэрлэх, энерги хамгаалах талын дээр жоохон бодож үзэж хамгаалаарай гэж гарч иж байгаа юм. Заавал нэг өөртөө юм яадаг шаардлага байхгүй. Бүх юм тийм айгүй тийм дайжгүй байх талаас одоо хараарай гэж байгаа юм. Хамгаалалт тэр талаас юм уу та. За нэгтэн тэгдэм байж. Хоёр дахь нь юу яана? Ингээ амьдрдсан байжээ. Амьдрал яваад идэм байж. Гэтэл та бас одоо нэг гаргасан алдаагаа айгүй олон удаа тийм давтаад бас байх магадлал байгаад байна. Яг тийм амьдралын алдаа чинь энэ 7 хоног бас ер нь жоохон тийм гарч ирэх нүдэ гэдэг хөтөр одоо энэ нэг гарч иж байгаа юм аа. Тэгэхээр миний амьдрал те бас юу болоод байна? Юунаас болоод тийм сайн зүйл болдгийг, юунаас болоод бас нэг тийм муу зүйл болдгийг тэр төлөлийн юмнуудыг маш сайн одоо харж байгаарэ гэдэг хөтөр энэ дээр ингээд гарч иж байгаа юм аа. За тэгээд цаашаа ингээ харах юм байгаа юм. Ямарваа нэгнээс та аюу тийм хамааралтай байдаг юм байна. Тэр хамаарлалын зүйл чинь та төр зүйлтэй таялал өгдөг тийм нүүлт болох учраас ер нь би яг юунаас хамааралтай байна. Би ер нь ингээд
зөв амьдрал зөндөө буруу амьдрал зөндөө те би энэ амьдралаас бас ингээ явах нь зөв үү гэдгийг одоо сайн хараарай гэж гарч байгаа юм аа. Тэгээд сүүлд нь хэлэхэд юм байна. Одоо та бол маш хүчтэй, маш суйртай, аюул тийм дайжгүй хүн баггүй юу? Гэтэл тань дээр албаар тийм мэдрэмжүүд орж ирдэг. Та бол явцгүй, та тийм суйргүй, бүтэхгүй ч юм уу эсвэл те өөрийгөө тийм өөртөө итгэл байсан маягийн тийм зүйлсийг бидрүүлсэн тийм мэдрэмжүүд таны амьдрал руу одоо оруулаад байна. Тийм зүйлсийг одоо та харин бүр үгүй би харин бүр ингээд тийм дайжгүй байгаа. Би харин бүр тийм гоё дайжгүй юмроо орж байгаа. Энэ бол одоо миний амьдрал юу яаж байгаа одоо сорил юм аа гэдгийг та ойлгох ёстой. Тийм сорилын зүйлсүүд таны амьдрал одоо ингээд орж ирж байгаа учраас та энд нэг айхтар тийм ач холбогдол өгөөл би ингээд тэглээд хэцүү байдлыг одоо мэдрэх шаардлагагүй юм шиг гарч иж байгаа юм аа. Одоо юу юм байгаа юм. Энэ нь одоо бас санхүү амьдрал хувь төлөв дээр яаж очих вэ гэхээр санхүү тал дээр та бас жоохон буруу зуршилтай байх магадлал байгаатай хайр дурлалтай ч гэсэн тэр төлөв юмнууд чинь бас цаан чинь энэ талаар гарах гэдэг учраас ер нь жоохон анхаарал шүү. Бас мөнгийг цацхан зөв буруу би мөнгөтэй яаж харьцах ёстой байлаа гэдгээ маш сайн бод. Хүнтэй ч гэсэн адилхан. Би энэ хүннийг учиргүй эмчтэй тахын зөв буруу эсвэл би хүнтэй жоохон бас одоо ингэж харьцах зөв буруу те. Эсвэл би хүнийг хүндлэхгүй байх зөв буруу гэдэг ч юм уу те. Тэр талаас бодож шийдвэрүүдийг гаргахгүй бол ер нь бас тэр талын жижиг сажиг тийм сорилууд орж ирэх юм байна. За харин одоо гаргалгааны навигчсан хөтөл рүүгээ орцгоё. Энэ ихтэй гоё өдөр гарч ирэх юм байна энэ талаар. За вау эхнийх нь 9 аяга. За энэ бол хүсэл биелнэс өдрөө. Нэгсэндээ аягны мэдрэмжийн одоо юу бол таны амьдрал за энэ 7 хоног ингээ гоё юм байх юм байна. Дайжгүй юм байна. Өөр төр чинь одоо аюул сайхан ингээд юм орж иж байгаа юм байна. Тийм учраас юу яая гэж байгаа юм. Юу гэдүүлээ одоо хүсэл биелэх тийм сайн сайхан энергийн зөндөө юм орж ирэх учраас өөр төр ер нь бас тийм бодолтой за ямар хүслийг яаж биелүүлэх вэ? Юун дээр анхаарах вэ те? Ямар хүслийг сайхан биелүүлэх вэ? Тэр талын удаа маш сайхан одоо төвлөрё гэдэг үзэр энэ дээр ингээд гарч иж байна. Нэг талаас тийм байна. Нөгөө талаас яг ийм хүрэх тийм үйл явдлууд болно. Боломж орж ирнэ. Тэр боломжийг харин бүр алдахгүй ингээд дайраад, гяс аваад, ингээд тэрөө ороод тэгж явах нь харин бүр өөр чинь хамгийн чухал юм шүү гэдэг хөтөр энэ дээр ингээд гарч иж байгаа юм аа. За тэгээд сүүлд нь бас нэг юмыг ойлгомоор байгаа юм. Энэ чинь мэдрэмжийн хөтөр. Тэгэхээр таны хувьд хамгийн хүсэж байгаа зүйл юу юм те? Тэрийг л биелүүлээд нэгсэндээ энэ 7 хоногт за хүсэл биелэхүүл яг хүсэл гоё биелнэ. Гэхдээ яг ямар хүслийг хамгийн чухал манифест хийх юм. Тэр чинь л биелнэ шүү. Нэг л хүсэл биелнэ гэдгийг ойлгоорой. За хоёр дахь нь одоо 8 сава. Ер нь таны амьдралд хөдөлгөөн маш чухал байна. Ямарваа нэг юмнаас холдох одоо тийм бүтэхгүй байгаа зүйлсээс холдох тэр зүйл маш чухал учраас одоо юу гэдгийг тийм бүтэхгүй байгаа ингээд тийм ядаргаатай байгаа зүйлсүүд таны амьдралд орж ирж байгаа бол харин холдуулах хэрэгтэй. Болиг гэсэн юм тийм болиулж, холдыг гэснээс холдох гэсэн газаасаа холдоод тэгж явсан таны амьдралыг одоогоор хамгийн чухал байна. Үгүй бол та нэг газар ер нь яг одоо төсөлтэй удаан гарцах нь нэг тийм энерги нөхцөлч дээр хувь хүний амьдралч дээр зохицгүй тийм явцдаггүй байгаа гэдгийг одоо танд одоо хэлж сануулж байгаа юм аа. Тийм учраас юу яа? Ер нь энэ 7 хоногийг маш сайн бодолтын 7 хоног болж өнгөрөөрөж гарч иж байна. За тэгээ ерөнхийдөө нь бяцхан ингээд тавчхан дүүрэхэд бол одоо энэ 7 хоног манифест хийж тийм хийх маш сайн давхар энэ маш сайн суралцаж одоо нэг юм зүгээр нэг ингээд сурах биш бүр маш сайн тийм өндөр түвшинд сурахц үйлдэлүүдийг хийгээрэй гэж гарч иж байна.
Тэгээд дээр нь гэвэл бас өнгөрсөн алдаа давтах тийм жоохон сорилын балаа бол ингээд орж ирэх учраас хэлтээрээ бас аюулгүйсэн анхаарч байгаарай гэж одоо гарч иж байгаа юм аа. Тэгэхдээ маш сайхан хүсэл биелсэн гоё 7 хоног болно. Харин муу зүйлс маш сайн зутаагаарай гэж гарч иж байна. За харин одоо Oracle хөтөр маань 7 хоног юу гэж зөвлөсөн байна? Харцгаая. За цагаан дээр их гэж байгаа шүү дээ одоо. Ирэх чөлөө сайхан бэлэгдэх гэж байгаа юм. Юу яа? Өөрийнхөө айдсаас өөрийгөө чөлөөл. Тэгэхгүй бол та нэг тийм өөрийгөө дандаа нэг юм хавчиж барьдаг баллаа юм руу одоо өөрийгөө оруулчихад байгаа юм байна. Ингэчүүл яа, тэгчүүл яа, би ингэмээр байна, би тэгмээр байна гэд. Ингээл нэг юм юу яадаг хүмүүс байдаг штэ. Зовлон очоод байдаг хүмүүс байдаг штэ. Та яг тийшээ орох гээд байгаа юм байна. Тэгэхээр тийм юм бол ер нь дэмий үстэй. Гээл нэг юм жоохон хайтайхан тайван суу гэхээр болтгүй, тайван суулгадгүй. Тийм зүйлс танд хэрэггүй учраас юу яа? Өөртөө ингээд хайртай бай, өөрийгөө гоё байлга. Би ингээл за би юм байж болохгүй, би тийм байж болохгүй, би амьдралаа одоо ингэж болохгүй гэд харин болохгүй. Харин тэрцмээ амьдралын сайн сайхныг бодоод хүсэж тэмүүлээд за би харин тэрцмээ би ийм сайхан амьдрал, би сайхан амьдрах эрхтэй хүн юм шүү гэдгийг өөр дээрээ сайхан харуулаад тэмүүлээд сайхны яваарай гэж гарч иж байна. За харин энэ талаас одоо таны энерги ямархуу байх нь харцгаая. За 5 буюу одоо туулайтай мод. Юу яана? Ер нь их сайхан үржихнэ гэдэг шиг. Юуг таны одоо энэ 7 хоногт та ямар энергитэй вэ? Тэрийг маш сайхан хөгжүүлээд явах юм байна. Мэдээж одоо ар жаргалын сайн сайхнууд бол байгаа. Тэрэн дээр чинь мэдээж жоохон тийм бас лайны мөч гэсэн байгаа. Гэхдээ энэ бол цэвэр таны сонголтын асуудал. Хэрвээ та яг энийг гоё юм сайхан хөгжүүлээ, гоё юм сайхан болгоё, гоё юм сайхан мэдрийг гэвэл харин бүр тэр чинь сайхан болгоод, сайхан бүтээд гоё байх юм байна. Гоё энергиуд бүр сайхан үржээд, бум түм сайхан үржээд, чинь сайхан манифест биш сайхан бэлдээ явах юм байна гэж бол гарч иж байгаа юм аа. За харин одоо юу яа? Ерөөд нэг юм байна. Одоо 2 дахь өдөр манд дуслаа. Хөзөр дэлгэлтэн таалагдсан бол одоо лайктараар, шеэрээрээ, сабскрайбаарай. Мөн донешны бол маш баярлах болно. За тэгээ мөн та одоо гөрөөний болгоноор юу хийх хүснээр зорилготой байдаг. Юу нэлээд тэмүүлж гэдгийг бичээ явуул тэр чиглэлээр сайхан манифест тэгээ залбирлууд өрөөлөх болно. Тэгээд та бүхэнд хамгийн сайхан хүсгээрэй. Дашин дурсууд ингээд та бүхэн ингээд байнга стресстэй одоо ингээд тайвшиж чадахгүй уцаартай эсвэл тийм ядарсан байгаа бол та бүхэн Oracle гэдэг энерги зөвлөлт авсыг санал болгож байна. Ердөө 10-аас 20 минут сайхан давстаа усанд ороод тэгээд 10-20 минут сайхан одоо вантаас ч гэдэм эсвэл одоо давст одоо төмпөнтөс ч гэсэн болно. Тэгээд 10-20 минут сайхан бясалгал хийгээд тэгээд сайхан шүршваргаад тэгэхээр аюул сайхан нэг шиг зөвлөлттэй гоё болоод ирсэн байгаа юм шүү. За тэгээд сүүлд нь дашин дуртад ийм сайхан манифест хийх үед харин бүр сайхан зориулж байгаадаг сайхан манифест хийгээд энийг сайхан зөвлөлөө гоё болгоож бол сайхан зөвлөөр байна. За одоо тэгээд 3 дахь хөзөрлөгөө орцгоё. За 3 дахь хөзөр маань аягны хаан. За хөзрийг ажиглавал нэгэн бас айгүй дэжгүй хаантан одоо байж штэ. Тэгээ аяаг орчихсон. Одоо цаана нь нуурын сүнснүүд одоо байж байна. За энэ 7 хоног бол аягны хаан маань өөрөө одоо за аяг маань өөрөө аюу тийм гоё мэдрэмжийг хөзөр байдаг. Тэрэн дээр хаан гэхээр их тийм ухаалаг, тийм дайч, ихтэй бас тийм тогтвортой юм байт юм аа. За юу гэхээр энэ 7 хоног таны хувьд бол за сүнслэг аавра бүх юм талаасаа та өөрөө юу явах болно. Сүнс одоо зүрх тархичны тийм гоё балансаа барьсан хит аймаг зүрхээ дагаж пагтлахгүй хит аймаг тархиад дагаж тийм ажлын бол олчихгүй тийм сайхан дундыг барьсан аягүй айтайхан тийм мэдрэмжтэй бас байх юм байна гэж бол ер нь гарч иж байна. Юу яах вэ хаа? Ер нь энэ 7 хоног нэлээд тийм сайхан жоохон үйл ажиллагаанд жоохон орох байх. Жоохон хүмүүс санаа жоохон юм зөвлөе барь ингэж тийг асуу гэх байх. Таач хүмүүсийн тийм зөвлөж мөглөө юм болох байх. Тэгээд дээр нь бас гой үйл явдлууд болох байх. Нэг ясандаа одоо тантай хүмүүс дотносгож үзэх байх. Та ч гэсэн тэр дотносгож бас одоо танаас хүмүүс юм асуух ясны үндсэн дээр нэлээд гой хүмүүстэй сайхан
дотносоод заримтай сайхан гоё найз төгөлөө заримтай дотносч гэдэг юм уу те. Нэгсэндээ хүмүүстэй та энэ 7 хоног нэлээ их тийм харилцсан, ярилцсан тийм маягийн бол одоо байх юм байна гэж бол интернетлээс гарч иж байгаа юм аа. За нөгөө талаас юу гай? Одоо энэ 7 хоног та одоо ер нь манифест хийх маш зөв үр дүнтэй гэж бол одоо гарч иж байна. Яагаад гэхээр аяг бол өөрөө зүрхсэл мэдрэмжийн үзэр. Тэрэн дээр хаан байна гэхээр чинь та нэг юмд аягүй сайхан тэмүүлж гоё байна гэсэн үг. Тэгэхээр одоо манифест хиймээр байгаа бол энэ л маш үр дүнтэй байх болно. Бас хийгээс гэж бол одоо зөвлөж байна. Тэгээ юу яана? Ер нь бусад одоо хайр, дурлал, санхүү яа гэдэг тал дээр бол одоо юу яа? Харилцаа бүх зүйлс ер нь таал шийдэн таалаар авч гарна. Нэгдүгээр энэ өдрийг сонгосон хүнтэй ер нь жоохон тийм альфа талын хүн байна. Эрэгтэй бэрхшээлх хамаарч ер нь жоохон тийм шийдэмгий дайчин талтай баг муухай хэстэй гэж тийм үү. Нөгөө талаас тийм учраас одоо ямарваа нэг харилцаа эсвэл ямарваа нэг ажил төрлийг таалруу тийм бүтээх одоо тийм ягуур бол байгаад байгаа. Тийм учраас одоо юу вэ гэсэн үг? Альва энэ 7 хоногт ер нь харилцаа ямар юм дээр та илүү тийм толгоогоо дагсан, логикийн дагуу зөв шийдвэрийг гаргасан тийм үйлдэлүүдийг нэг хийгээ явах бах. Тэгээ нөгөө талаас ямарваа нэг мэдээж сорил дүрмээгээ орж ижил таараа харилцаа. Заавал харилцаа хэрэг тийм хос юм биш. Одоо ажил төрөлж гэдэг юм уу эсвэл хостож хөдөлж гэдэг юм уу эсвэл тэр тал дээр та аюулгүй тийм дипломат, аюулгүй тийм ухаалаг, тайван байж чадах бөгөөд хамгийн хэрэгтэй, хамгийн чухал гэсэн шийдвэрүүдийг та маш сайхан гаргаад энэ зөв тэр нь буруу энэ дээр анхаар энэ дээр бол чиний зөв байсан энэ дээр бол чиний буруу байсан гэдэг яг тийм гоё логикийн тогттой хүн хамт тийм гондоох үггээр яг тийм уурлаг тах үгээр тийм тань логик тийм гоё тайван байдлаар асуудал сайхан тас гэсэн шийдээд явчих байхаа гэж бол гарч иж байна. За тэгээд ажил төрөл тал дээр бол юу яана? Санхүү аюул тийм тогтвортой байх бөгөөд бас юу яана? Ажил төрлийн юм дээр одоо үгдгийн аюул тийм реалистик буюу бодит байдалд нийцсэн одоо за яг өмнө нь бол жоохон юу явах гэдэг. Одоо үгдгийн жоохон тийм тэнгэрийн юм яриад бас жоохон балаах гэдэг үгсэн магадлал байгаад байна. Энэ 7 хоногс гээд аюулгүй тийм одоо реалистик тийм практикал тал руугаа ороод за энэ 7 хоногт ер нь санхүү юм байх бах энэс би ингэ тийм нэгсэндээ илүү тийм пөрсөртэй алдаа орон дээрээ сайхан ойлголцтой за энэ зөв тэр нь буруу байсан юм байна санхүүж гэсэн бас ингэж практиклсан минь энэ болсон байна тэгэхээр би ингэж явах хэрэгтэй байна аюу тийм гоё ухаалаг шийдвэрүүд сайхан гарах юм байна гэж бол гарч иж байна. За тэгээд карьер талдаа ч гэсэн бас ингэ сайхан хүмүүс сайхан зөвлөд ингэ явж учраас таныг ер нь нэг тийм хүмүүс өмнөх байгаагүйгээр илүү тийм гоё хүндлэл үзүүлэх бас дайван одоо гоё юм байх юм байна гэж бол одоо гарч иж байна. За эхнийх нь бол ингэдэм байж. Гэхдээ нэг юм бас ойлгоорой. Нэгэсэндээ аягны хаан буюу танд яг гоё юу мэдрэх хэрэгтэй гэхээр аз жаргал тайван байдал амжилтыг мэдрэх хэрэгтэй. Яг тэрийг мэдрүүлж байгаа зүйлсийг л таянлаад маш сайн хийхэд бол бусныхтай хаваасах шүү заяа. За хоёр дахь нь 8 сава. За хөдрийг ажиглавал одоо нэгэн тусын дагн 8 одоо галт бамбарын доор одоо нэг тийм булаацсан маягтай хэвчээ штэ. За юу гэсэн үг гэхээр энэ 7 юу яана? Одоо тийм 8 айгүй сэтгэл сэтгэлийг дагсан амар тийм галтай цогтой үйлдэлүүдийг та хийх болно. Бүх юм аюу хурдан болоод одоо боломжтой гэсэн аюу хурдан гарах учраас та тэр болгон дээр нь яа гэх юм баггүйгээр харин бүр тустас гээд гэс юм хийгээд гэс юм сайхан бүтээгээд за энэ болох юм энэ болох юм байна энийг гэлзууч хийгээл аюу тийм жоохон яаруу хөдөлгөөнтэй 7 хоног бол байх болов гэж нэгдүгээр гарч байгаа юм. Хурдан гинт хинт өөрчлөлт болох болно. Тэр болгон та бас одоо жоохон ядрах байх нэг үехэд. Гэхдээ нэр шүү. Одоо ястай тийм аз жаргалтай гэмээр тийм сайн сайхан гоё үйл явдлууд энэ 7 хоногт сайхан болно. Ялангуяа илүү тийм ажил төрөл хурд шаардсан тийм үйлдэл шаардсан зүйлсүүд дээр
Энийг хийгээд амжилт гаргах тусам таны амьдрал бүр аюул сайхан болоо таажсан бас аюул тийм ажир сайхан мэдрээ явах болно. Тийш чинь ч угаасаа таны бас сайхан илүү чиглүүлж чинь. Нөгөө талаас ийм байх болно. Харин бүр таныг яаруулыг их тусам та бүр харин сайхан тайван сууж яагаад за би бол нэг ийм дээр бол ярахгүй харин би ийм дээр л аюул тийм бодолтой тийм нэг бөөрсөстэй шийдвэр гаргана гэдэг. Яг бөөрсөстэй шийдвэр гаргасны дараа харин бас амар хурдан амар тийм дайчин одоо үйлсүүдийг хийгээд маш тийм гой сайхан үйлсүүд болох юм байна гэж бол одоо нэрэд гарч байгаа юм аа. Энэ дээр бас юу яа шүү. Гинтийн хайр дурлал, гинтийн ажил гэсэн олон гинтийн үйлдэлүүд болох учраас ер нь бол одоо нэг манимшил оринготой байдаг гэсэн. Шинэ жилээр л юу явах одоо яаж магадгүй учраас ер нь бэлгэвчтэй хэмжээ гэдэг шиг. За тэр нь цаашаа. Гэтэ ер нь бол аюу тийм бэлтгэлтэй яваараа гэдэг одоо юм нэг тийм 50 суух гойдлоо таныг үл тийм 50 суулгахгүй болоо да гэдэг хөзөр гарч иж байна. За харин одоо гаргалгааны нарийнсан хөзрүүгээ орцгоё. За эхнийх нь одоо 9 саваа. Ер нь юу яана? Энэ бол одоо өнгөрсөн болсон. Гэхдээ өнгөрсөн жилүүд юм ухаарл ойлгуулсан үйлдэлүүд энэ 7 хоногт жоохон болох гэдэг магадлал байгаа учраас юу явах болно гэсэндээ таныг энэ 7 тийм шалгаж байгаа гэх юм уу да. Тийм үйлдэлүүд их болох юм байна. За энэ ингээ өнгөрсөнд болж байсан да би энэ дэр ингэж алдсан да одоо тэгэхээр ингэж алдмааргүй байна гэсэн тийм үйл явдлууд болох гээд байгаа юм шүү. Тэгэхээр харин бүр тэр сайхан анхаараад за би ингэж болохгүй тэгж болохгүй гээд нөгөө талаас ер нь сайхан гүрэх юм да маш сайн гүрээгээд тэгээ яваарай гэж бол одоо таны хөл ингээд гарч иж байгаа юм аа. Нөгөө талаас ер нь таныг бас одоо амьдрал юу яана хэр одоо тийм чангийн хэр хатуучтай хэр одоо ингээд бас дайжгүй гэдэг чинь одоо шалах үүднээс тийм жижигхэн тийм аз тохиолсон сорилж явах бол. За бодъё л да 12 3 цаг амар ажиллана. Ачаалттай. Архитэй цалин үнэхээр сайтай. Тэгж ажиллаад хүн бас нэг талаар аюу дайжгүй өстэй. Нэг гэсэндээ тийм үйл явдлууд одоо бас болох учраас тэр талээр бол за энэ бол ийм юм аа харин нэг юм аа гэдгийг тэгсэн хамгийн гол нь сэтгэл зүгээ маш сайн бэлдээрэй. Үнэхээр тийм ингээд балгалж юм эсвэл тийм гинтийн сонирхолтой үйлдэл болох үед та хамгийн чухал нь сэтгэл зүйч нь маш бэлэн байх ёстой юм шүү гэдэг хөзөр нэгдүгээр ингээд гарч иж байгаа юм аа. За нөгөө талаас ямарваа нэг амжилтууд гой зүйлсүүдтэй одоо болох бүтгэд нэг том юмны ард гарах аюу ойрхон байгаа шүү. Тийм учраас харин бүр юм сайхан хичээгээд харин бүр юм сайхан болгоё бүтээгээд одоо ядах тусам чангараа сайхан яваарай гэж бол ихний өдөр маань ингээд гарч иж байна. За харин хоёр дахь нь 8 зоос. Юу шүү дэхөө суусан тэнэгээс явсан цэцэн дээр идэг үстэй. Биш суусан цэцэнээс явсан дээр идэг үстэй. Яг тийм үйл явдлууд ер нь энэ 7 хоногоос сайхан болоод одоо явах юм байгаа юм шүү. Тэгэхээр ер нь юм сайн бодож үзчихээ. Юу болж гин, юу болохгүй байна те. Тэгээд аюул сайхан ажиллаа хийжээ. Аюул сайхан гоё юм одоо гоё үр дүн гаргая, үр дүнтэй бай. Тэгээд эн чинь яагаад гэвэл таны ургацаа хураацааг маш гоё дөгцсөн юм байна. Ийм нөхцөлд танд одоо аюул амьдралын сайн сайхан зүйлс орж ирэх гээд байна. Тэрийг одоо юу гэдгийг нэг зүйл гэвэл та юмыг жоохон дуусгалгүй үлдээдэг учраас яг эцээр үлдэхгүй ингээд болчихдог ч юм уу эсвэл эцээр үлдэхээс юм ингээд орхичдаг учраас тэрийг ингээд гоё үр жимсэнд амсгүйгээр ингээд явцдаг байх магадлал байна шүү гэж бол гарч ирж байна. Тийм зүйл байж болохгүй. Харин тэр тусмаа юм дээр анхаарад харин бүр юмнийхаа сайхан эцсийн үзээ болгоё гэсэн тийм юмны хавал сайхан болохоо явах нь маш дээр юм биш, маш чухал юм шүү гэж байгаа юм. За тэгээд сүүлд нь гэвэл одоо бас нэг юм байгаа юм. Танд хамгийн чухал зүйл ур чадвар, танд гоё ур чадвар байгаа. Гэхдээ энэ ур чадварыг тийм зөв газараа, зөв цагтаа өнгөрөхгүй бол одоо бодъё л хичнээн тийм амар одоо бие хамгаалалт хурлын UFC-ийн тамирчин мэрч нэг л одоо микробиологийн лабораторид одоо хинч шүү дээ.
Эсвэл зөрөөд одоо микробиологийн амар там одоо эрдэм шинжилгээтэй хүн одоо UFC одоо 27-ны торонд ороод тэх юм байна. Яг тэрнтэй адилхан та яг өөрөө бас одоо загас усандаа гангисэр гэдэг шиг яг таны ус хаа байна. Та загасвал яг таны ус хаа байна. Тэрийг бас ер нь маш сайн бодож байгаарай гэж бол гарч иж байна. За харин энэ 7 оны хөтөр товчхон ингээд дуртахад бол юу яасан? Ер нь таны бол одоо өнгөрсөн та бол энэ 7 их гоё энерги төвшөнд гоё одоо өсөл тэмүүлэлтэй гоё байх юм байна. Одоо танд бас дээр нь сорилууд орж ирнэ. Их хурдуур дүүлэл бол болно. Гэхдээ маш гоё сайхан давж туулаа жоохон ядрах байх учраас би сайхан бодоорой. Их гоё юмнуудыг сайхан туулаад тусасгээ явна. Ер нь амжилтанд гоё хүрэхэд их юм ойрхон байгаа учраас жоохон тийм ядрах юм бол болно. Гэхдээ тэрнээс санаа зовхон гайгүй гэж гарч иж байгаа юм аа. За харин одоо таны энэ 7 оны Oracle зүр ямар хувь байна? Одоо юу гарсан бэ? Харцгаая. За Ganesh-тэй бүжиглээ гэж гарсан байна. Өстэй энэ мем зин гизгүзээ унтсан байгаа хараад байна. За юу яа? Ер нь ингээ ажиллаад идэх, амьдраад идэх. Яг ад жаргал гоё юм та бас хаагуур өндөр яваад байна. Энэ чинь юу штэ? Биднэрт залуунаас биднэрт гоё нас нэг л олж байгаа. Гэтэл ийм үеийг бид нар одоо бас нэг тийм гоё өнгөрөх ёстой. Тодорхой хэмжээнд бас ажил хариуцлага мэдчихсэн. Бас энэ чинь амьдрал болсон юм те. Юм хүмүүс сайхан хараад, юм сайхан бүтээгээд, энийг сайхан мэдэрдгийг сайхан болгоё гэд явахгүй бол бас болохгүй юм шүү. Тэр төлөө бид та бүхэн аюу сайхан харжээ, мэдэрчээ, сайн сайхан харжээ. Одоо бас гоё юмыг амьдрал нэг гэж бодсон зүйлийг сайхан хийжээ. Тийм зүйлс энэ л бас болох юм шүү гэж л гарч иж байна. За харин энэ талаар таны одоо энерги ямар хөө байх вэ? Одоо харцгаая. За юу яах нэ? Ер нь жоох энэ талаа жоохон гүрэлэх гэдэг амьдрал таны жоохон гүрэлж үзэх байх шүү. Юм хий, болгоё бүтээ, дайр гэхэд энэ нөхцөлд одоо юу гэдгийг бас сэтгэл санаа жоохон унах гэдэг магадлал бол юм бол байдаг. Яагаад гэвэл та одоо жоохон ажлын ачааллыг аавна, тэ бас болж бас болно юм байна, болохгүй юм байна тэ. Тийм нөхцөлд хүн өөрийгөө бас одоо ядрахаас гадна голох гэдэг юм байнамаа. Битгий өөрийгөө бас хаяарай. Бүх юм зүгээр байгаа заа юу. Дайжгүй үдэ дайжгүй харин мэдээж дайжтай үйл яах хэвээр. Одоо бас тэсэх хэвээр. Энэ болгоныг та бүхэн минь одоо би их муу байлаа. Би эсвэл яалаа гэдэг өөрийгөө буруудах бас болохгүй. За юу. За тэгээд 3 дахь үзэр маань ерөөдөө ингээ сайхан дуусч байна. Үзэр дэлгэрэн таалагдвал лайк дараарай, шеэр хийрэй, subscribe дараарай. Мөн donation бол маш баярлах болно. За тийм мөн та одоо гүлээний утган дээр одоо юу хийх хүсэж ямар хөө зорилготой байна те. Юу хэлээ тэмүүлж нэгтгэж бичиж явуул тэр шинэ төлөө сайхан одоо манифест хийгээ зэлтүүлүүдээ өрөөлөх болно. Тэгээд дашин дурсууд одоо та бүхэн байнгын стресстэй, байнгын одоо ингээд уур зартай, тавьж чадахгүй эсвэл байнгын ядарч байгаа бол та бүхэн одоо энерги цэвэрлэг Oracle давсыг одоо та бүхэн санал болгож байна. Ердөө ингээд 10-20 минут сайхан юу яагаад усанд ороод одоо ванта усанд ороод юу ячаар тэгээд 10 минут сайхан бясалгал хийгээд тэгээд сайхан гараад ирэхэд шүшгээр гараад ирэхэд аюу сайхан би чинь гоё болоод сайхан болоод ирдэг юм байгаа юм шүү. Тэгээд дашрам дурдахад амьдрал бол тийм тоглоом бас сайн сайхны бодох зүйл байдаг болохоос байнгын бас нэг тийм гүрэлт одоо биш юм шүү гэдгийг одоо та бүхэндээ одоо сануулж байна. За одоо ингээд дараагийн зүйлсүүдээр хэвлэлээ уулзцгаая. Та бүхэндээ хамгийн сайн санаа хүссэн өрөө одоо сайн санаа хүсье.